За галзуу кино сувагтан тавтай морилцгоо манайхан. Энэ удаад бүрэн танартан 2021 онд гарсан Emergency Declaration гэх энэ галзуу киног ярьж өгөхөр сонголоо. Гал жүжигчдтэй галзуу кино байсан болохоор ярихаар сонгосон. Тэгээ сонгосон кино маань та нарт таалагдана гэдэгт итгэлтэй байна. За тэгээд мөброн энэ галзуу киног та зөвхөн ачаагаан бэлд бусдыг нь бидэнд даадаг аяллаа мэрэгсэн зөвлөх хаан travel-тэй хамтран хүргэж байна. Аватарын галзуу ертөнцөөр аялдаг аяллыг зохион байгуулдаг газар шүү дээ манайхан. Та нар маань тэгээд сабадраагүй бол саба дардсан бол лайк дарахтал болоо явчих юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлж болох юм аа. За ингээд хэдүүлээ энэ галзуу солиотой киноны тайлбартан орцгоё. За энэ чоны онгоцны буудалд хөл хөдөлгөөн ихтэй байгаа харагдана. Чекэн дээр нэг залуу нислэгийн компани ажилтнаа ярилцаж аль нислэгээр хамгийн олон хүн нисэж байгааг асууж лавлж байна. Залууг Жинсок гинэ. Мань нөхөр хүмүүс хамгийн олоолаа явж байгаа газар руу явах хүсэлтэйгээ хэлж аль нислэгт хамгийн олон хүн нисэж байгааг асуусан ч нислэгийн компани ажилтан уг мэдээллийг нууцлаад хэлсэнгүй. Энэнд нууралсан Жинсокч хараал урсгачаад яваад өглөө. Түндэ зэрэгцээд Жэхюг охин Сүминийхээ хамтаар онгоцонд суухаар чекэн дээр дугаарлаа зогсож байна. Тэгсэн Сүмин охин ариун цэврийн өрөө орохоор авыгаа орхиодгүй лээ. Гэвч тэрнийг ирэхэд эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө дүүрэн очиртой байлаа. Тиймээс сандарсан Сүмин эрэхтэй нойл руу орчихно. Энэ үеэр Жинсок эрэхтэй нойлд өөрийнхөө сугыг зүсээд сугандаа ямар нэг капсултай зүйлийг хийгээд сугаа ойж байлаа. Тэдэндээ зэрэгцээд мөрдөгч Инхогийн эхнэрч бас найзуудтайгаа онгоцонд суухаар Энчоны онгоцны буудалд ирсэн байна. Инхо ажилласаа болоод эхнэртэйгээ хамт явж чадаагүй эхнэр нь дурамчхан байсан бол мань нөхөр эхнэрээсээ сугарч үлдсэндээ харин ч баяртай байрын харагдана. Жинсогийг нойлын өрөөнөөс гараад ойсон шархан дээр шархны лент нааж байгааг Сүмийн охин сэмхэн харсан ч мань нөхөр охиныг анзаарчихлаа. Тэгээд уурлаад Сүмийн охин дээр ирсэн ч азвуулж аав нь ирээд охиныг аваад явлаа. Энэ үеэр хотод үлдсэн Инхо мөрдөгчнийг залуу онгоцонд халдлага үйлдэхэр сүрдүүлсэн тухай мэдээ авдаг. Тэгсэн тэр залуу сүрдүүлгээ англи хэл дээр хэлсэн учраас Инхо болон тэрний хамтрагчид яриаг нь бүрэн ойлгохгүй байлаа. Эннээс гадна террорист халдлага үйлдэх гэж байгаагаа эл зарлах магадлал бага учраас энийг ямар нэг пранк байх гэж Инхо боддог. Гэвч тэр сүрдүүлсэн бичлэг интернетэд үлдээсэн залуугийн хаяг тэдний хэлцсээс холгүй байсан учраас тэд очиж үзэхээр шийдлээ. Онгоцны буудалд аав охин хоёр нислэгээ хүлээгээд сууж байтал Жинсок ирээд яриудлаа. Гэвч тэрний энэ байдал Жэхюгт таалагдсангүй. Чи намайг таньдаг юм уу? Танихгүй. Тэгэд ягаад элдэв юм шалгаагаад байгаа? Зүгээр л асуусан. Болохгүй юу? Миний явдал чамд хамаагүй шүү. Тэгсэн охин аавда ямар нэг юм шивэнсэнд Жэхюг охиноо дагуулад тэндээс хөдлөлөө. Охин чинь тань сая юу гэж хэлсэн бэ? Хөөе, юу гэж хэлсэн бэ? Чи зайлаа чи хөөе, галзуу юм хаашийн. Гачиг навсч. Энэ үеэр Инхо сүрдүүлсэн бичлэг дээр хүнийг танин гэж хэлсэн хүүхдүүд дээр очиод тэднээс мэдүүлэг авах гэж ядаж байлаа. Та нар энэ хүний царайн сайн харагдахгүй байхад яаж танаа хөрш гэж таниад байгаа? Бас агсан төвчний англиар яриад байгааг нь та нар яаж ойлгосон юм? Та өнгийг нь цариулаад харахгүй юу да? Тэгвэл царай нь харагдана. Агсан төвчний англигийн шүү. Анхан шатны л англи хэл биш дээ. Тэгээд тэр хоёр хүүхдүүдийн зааж өгсөн хаягаар очиод хаалгын таттал онгорховэж таарлаа. Гайхад ортол байрнаас муухай өнөр хангалж байна. Энэ үеэр онгоцны буудал дээр Жинсок аав охин хоёрын явах гэж байгаа хаваа нислэгийг сонгож нэг талын тасалбар авч байна. 2 цагта Жинсокийн гэрт үзлэг хийж байхдаа тэндээс янз бүрийн хавтастай бичиг баримтууд олно. Тэгээд цаад талын өрөө рүү очиод үзтэл тэнд нь ууданд боосон хүний цогцос байлаа. За тэгээд тэр нөхрийн сүрдүүлэг пранк биш байсныг ойлгоцгооно. Харин нөгөө талд хаваа явах зорчигчд онгоцондоо сууж байлаа. Нөгөө сэжиг бүхий хүн тэдэнтэй хамт нисэх гэж байгаад Жэхюг битүүхэндээ дургу байна. Тэр онгоцонд Инхогийн эхнэрч бас найзуудтайгаа сууж байлаа. Онгоцонд нийт 121 зорчигч суусан гэдгийг онгоцны үйлчлэгч мэдээлнэ. Тэгээд бүх зорчигчид суусны дараа онгоц хуваарийн дагуу хоордог. Жинсогийн гэрт цагдаа нар ирчихсэн цогцсыг шинжилж үзцгээв. Тэр хүн ямар нэг хоронд хордсон бололтой цусаар бөөлжиж нас барсан байдаг. Мас цагдаа нар тэндээс бичлэг бүхий хуурцагнууд олсонд тэнд нь хулганууд дээр хорны туршилт хийж байгаа бичлэг байлаа. Тэгээд хулганууд удалгүй цусаар бөөлжиж өгөх эхэлжээ.
Тэр бүхэл Жинсогийн шидэж өгсөн хорноос идээгүй хулгнууд ч бас үгсэнд тэд энэ хорн халдварладаг вирусын шинжтэй болохыг ойлгоцгоно. Онгоц өндөр авч нислэг жигдрэхэд зорчигчд хоолоо эдэцгэж ээлжийн нисгэгчд амархаар хэвддэг. Тэгсэн манай Жэйхүг нисгээс айдаг нэгэн болж таарна. Тиймээс онгоц чичирхийлэх бүрд айд сандарна. Энэ үеэр Жинсог хиндэж анзаарагдalgүйгээр 0 ороод сугундаа нуусан капсулаа гаргалаа. Тэр капсулаа хаастамны цацалгын хайрцагт хийж 0-ийн өрөөний өнцөг булангууд руу баг-багаар цацчаад гарч ирлээ. Нөхрийг гарч ирэхэд сүмийн 0-ийн өрөө орохоор хүрээд ирлээ. Тэгээд сүмийг орохын өмнөхөн бизнес классаас өөр нэг ах хуу яарч ирээд урдуурноор "Чи жаацтай хүүхэд байна шүү. Надаас битгий. Би муухан биш ээ." Тэгээд Жинсог сүмийн охины чихэнд нэг үг хэлчихэд яваад өгнө. Энэ үед аюултай вирустэй тулгарсан болохоо ойлгосон инхоо тэр этгээдэг ямар онгоцонд суусан болохыг олж тогтоохоор ажиллаж байлаа. Удалгүй 0-д орсон ах хүү гарч ирээд бизнес классынхаа суудалд суухдаа онгоцны үйлчлэгчтэй таарч эндхийн 0 төгжээтэй болохоор эконом классын 0 орсон чинь тэнд нэг цагаан нунтаг юм пургаад байна. Хямд байлаа гэхэд арайч тийм цэвэрлэгээ муутай байж болохгүй шүү хөөе. Гэж гомдлоход гайхсан онгоцны үйлчлэгч очоод үзтэл тэнд үнэхээр нунтаг цагаан юм цадсан бололтой байна. Онгоц чичрээд Жэйхүгийг цочоод сэрэхэд хажууд нь сууж байсан хүн онгоцны Wi-Fi-аар интернет орсон байлаа. Наадах чинь юу вэ? Онгоцны интернет цаг нь $9. Үнэтэй мөртлөө амар удаан. Биш ээ, наад бичлэг чинь. Энэ үү? Манай найз намайг айлгах гэж явуулч. Нэг нөхөр онгоцонд халдлага үйлдэнэ гэж сүрдүүлсэн юм байх уу? Би харж болох уу? Тэг. Тэгээ Жэйхүг бичлэгийг үзээд нөгөө нөхөр мөн болохыг таньж шууд онгоцны үйлчлэгч нарт үзүүллээ. Тэгсэн бичлэг нэлээд бараан учраас үйлчлэгч нар тэрнийг гэдэгт итгэлтэй биш байлаа. Тэр хүн сугандаа ямар нэг юм нууж ийшээ орж ирсэн. Охин маань харсан байна лээ. Тэсрэх бөмбөг бол биш. Зэвсгийн чанартай зүйл баг. Жижиг хутах ч юм уу. Тэр охинд маань юу гэж хэлсэн гэж миний охин хэлээд өг. Мэдхээ. Энд байгаа хүн бүр үхэн гэсэн. За тэгээд онгоцны үйлчлэгч шууд Жинсог руу очлоо. Уучлаарай. Та үнэмлэхээ бидэнд үзүүлэхгүй юу? Яагаад тэрэлээ? Нэг зорчигч таныг зогсгүй үг хэлсэн гэсэн. Би юу гэж хэлсэн гэж. За тэгээд үйлчлэгч эргээд ирнэ. Тэр хүнийг Жинсог гэдэг юм байна. Хаваа дэх конференцэд оролцохоор яваа судлаач юм байна. Охинд чинь юу ч хэлээгүйг нь. Гэхдээ бид тэр хүнийг анхааралтай ажиглана. Удалгүй 0-ийн өрөөг шалгасан үйлчлэгч онгоцны нисгэгч нарт хоолд өгүүлж өглөө. Гэвч тэдний нэг нь эмчилгээ хийлгэж байгаа учраас мах идэхгүй байгаа гэдгээ хэлээд нөгөөхтөгөө хоолоо солино. Энэ үеэр инхоо нөгөө Жинсогийг хаваа нисэг онгоцонд суусан болохыг мэдлээ. Тэгээд тэр онгоцонд нь эхнэр нь сууж явааг мэдээд сандарч шууд нислэгийн удирдах газар руу явж орно. Тэгээд онгоцыг хайралтай буцаахыг шаардсан ч нислэгийн удирдах газрынх нь тэдэнд итгэж өгдөг. Харин нөгөө талд халдвар авсан зорчигчийн биеийг муудаж хамраасан цус гарч эхэлсэнд сандарч 0-ийн өрөөнөөс гараад эмч хайгаад хашгирч эхэллээ. Тэгээд тэрнийг цусаар бөөлжсөнд тэнд байсан зорчигчд бүгдээрээ сандарцгаадаг. Аз болоход тэдний дунд нэг эмч байж таарлаа. Тэгээд тэрнийг нас барсан болохыг зорчигчдод хэлсэнд зорчигчд бүгдээрээ шоконд орцгооно. Харин нөгөө Жинсог л ерөөсөө сандарсан шинжгүй бүр баярлсан байрын зогсож байлаа. Тэрнийг харсан Жэйхүг уурлаад шууд очоод барьцалдаж авна. Энэ үеэр нислэгийн удирдах газраас нисгэгчд рүү мэдээ өгсөнд 2 дугаар нисгэгч байдлыг шалгахаар зорчигчийн хэсэг рүү явлаа. Энэ үеэр мань Жэйхүг Жинсогийг ханамд шахаад сугын шалгаж байлаа. Чи сугандаа юу нуусан байсан навшоо? Чи бүгдийг ална гэсэн мэдтэй. Намайг тавиач галзуу навшоо. Тэгсэн 2 дугаар нисгэгч ирээд тэднийг байлууллаа. Та Рю Жинсог мөн үү? 1985 оны 12 сарын 1-нд төрсөн мөн үү? Жинсог ихэндээ англиар ярьж тэрний юу яриад байгааг ойлгохгүй байгаа дүр үзүүлж ирсэн ч аргагүй байдалд орсноо мэдээд тэндээс зугтаах гэж оролдоод баригдлаа. Тэгээд нөхөр баригдахаас өмнө хороо үргэлжлүүлээд цацаж амжина. Удалгүй онгоцноос холбоо ирж Жинсогийг баривчилсан. Нэг хүн биеийн дээр нь тууралд гарч цусаар бөөлжөд нас барсан гэсэн мэдээг нислэгийн удирдлагын төв хүлээж авлаа. Энэ үеэр 2 дугаар нисгэгч Жэйхүг 2 ойр зураг ярилццгаана. Тэр 2 хуучны танилуд бололтой. Гэхдээ тэдний хин нь энд таарна гэдгээ мэдээгүй байж. Гэвч тэр 2 таарамжгүй харилцаатай болох нь илэрхий байлаа. Тэгсэн Жэйхүг өмнө нь 2 дугаар нисгэгч байсан ч онгоцны осолд орсны улмаас онгоцоор нисэхээс айдаг травмтай болсон нь тэр байж. Нас орсон хүн 0-ийн өрөөний дээд талаас цагаан нунтаг асгарсан гэж хэлсэн. За тэгээд 2 дугаар нисгэгч 0-ийн өрөөнд ороод шалгасанд хогийн савнд Жинсогийн ашигласан цустай болтноос өөр зүйл байсангүй. Харин онгоцонд хүмүүс ээлж дараалан ханиалгаж эхэлжээ.
Би Хёнсу байна. Саяын баригддаг хүн нойлын өрөө рүү нундаг цагаан юм цадсан байна. Тэр зүйлд нь хүрсэн хүн нас оржээ. Зорчигчид ээлж дараалан ханиалгаж байна. Би бас тэр нойлын өрөө рүү орсон. Би өөрөө зүгээр. Харин үйлчлэгч Сиюн халуурч эхлээд байна. Жан Ахмад бас биеийн таагүй байна. Тиймээс та хэсэгтээ жолоогоо бариад ганцаараа байсан дээр бололтой. Тэгсэн нэгдүгээр нисгэгчийн бие дээр аль хэдийн тууралт гараад эхэлжээ. Энэ үеэр Сөүлд онцгой байдлын баг цуглж нөхцөл байдлын талаар яаралтай хуралдцгаана. Онгоцноос зарим нэг зургнууд ирсэн. Нас барсан хүний бие дээр тууралт гарч цусаар бөөлжөд нас барсан нь Жинсогийн гэрээс олдсон цогцсны шинж тэмдэгтэй адилхан байна. Тэр аль хэдийн онгоцсон дотор цагаан унтаг цацаж амжиж вирус маш хурдан тархах эрсдэлтэй байна. Онгоцны загварын онцлогоос шалтгаалаад онгоцны доторх агаарыг дахиад ашигладаг учраас халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх аюултай байна. Түүнээс үүнийг биологийн террорист халдлага гэж дүгнсэн байна. Гэхдээ зорчигчдод бид хэмэдэг дээрээ. Жинсог гэгч тэр итгэхэд эмийн томоохон үйлдвэрийн микробиологийн хилцээг ахалдаг байсан ч 4 жилийн өмнө ажилласаа гарсан байж. Ингээд бүгд цаашид яахаа мэдэхгүй болоход мөрдөгч инхо нэг санал гаргалаа. Тэр Жинсог гэж нөхөртөө тохиролцох гээд үзүүл яасан бэ? Хэрвээ тэр зүгээр л хүн алахыг хүссэн бол онгоцны буудал дээр ч халдлага үлдэж болох байсан. Гэтэл онгоц сонгосон нь нэг зорилготой л байж таарна. Тэр хүмүүст хийх гэж байгаа зүйлээ мэдүүлэхийг хүссэн байсан. Тэр зүйлийг нь мэдээд боломжтой бол өгсөн нь зүйтэй байхаа. Тийхгүй бол бүх зорчигчд аюулд орох нь байна штэ. За тэгээд төвөөс онгоц руу холбогдож Жинсогтой ярилцахаар боллоо. Жинсого, чамтай тохиролцмоор байна гэж байна. Чи энэ бүхнийг яах гэж хийсэн юм бэ? Түүнийг хэл. Хэлвэл та нар хийж өгөх юм уу? Засгийн газрын төлөөлөгчид чамайг сонсч байна. Чи юу хүсэж байгаагаа хэл. Тэд тэрийг ч нөгнө гэж байна. Тэгвэл би тодорхой хэлье. Энэ онгоцсонд байгаа бүх хүнийг би үхээсэ гэж хүсэж байна. Энэ онгоцсонд байгаа бүх хүнийг шүү. Нэгийг ч үлдээлгүй. Хөгжилтэй биш гэж юу? Хүн өөхөх хөгжилтэй гэж юу? Хүмүүс энд төгжигдээд нэг нэгээрээ өөх нь хөгжилтэй байна. Эндээс хинч зугтаач чадахгүй. Амьд үлдэх гэж тэмцсэн ч ямар ч нэмэр байхгүй. Муу галзуу новш. Чи энд хэдэн хүн байгаа гэж бодож байна? Им ерөндөг хаана байна? Новшоо хилээд гэж. Намайг энэ онгоцсонд яах гэж суусан гэж бодож байна. Би та нартай хамт өөхөх гэж суусан. Тэгсэн онгоц өндрөө алдаад огцом унаж эхэлсэн дотор байсан бүх хүн дээш доош шидэгдэж эхэллээ. Учир нь нэгдүгээр нисгэгч цусаар бөөлжөд үхсэн байлаа. Энэ маягаараа онгоц сүнэх гэж байгааг ойлгосон Жэхёг бүх хүчээ шавхад нисгэгчийн бүхээг рүү орж туслах нисгэгчтэй хамтарч арай ихэн онгоцыг тогтворжуулж чадлаа. Удалгүй төв рүү мэдээ ирж нэгдүгээр Ахмад Вон болон террорист Жинсог хоёр амиа алдсан болохыг мэдэгдэнэ. Тэгсэн хаваа руу нисэж байгаа онгоцонд террорист халдлага гарсан тухай мэдээллийн савгуудаар цаацагдж эхэлдэг. Учир нь зарим зорчигчид онгоцон дотроос хийсэн бичлэгээ онгоцны Wi-Fi-аар дамжуулаад илгээсэн байж. Ингээд аргагүй байдалд орсон шуурхай багийнхан болсон явдлын талаар мэдээлэл хийсэнд тэрнийг нь онгоцонд байсан зорчигчид сонсоод бүгдээрээ шок. За sorry байж байгаа. Бүрэн гэлснийг реклам алгадаадах юм. Тэгэхээр манайхан дугаараа маань хамтрагчаар ажиллаж байгаа аяллаа бүх үйлчилгээг нэг дөрөөс 20 жилийн туршлагаар бадлагаажсан Монголдо тэргүүлэгч аяллаа компани болох Хаан Travel нь Аз, Европ, Хойд болон Өмнөд Америк твүүд рүү хөтөлбөртэй болон захиалгад аяллуудыг тогтмол зохион байгуулдаг. Тэн дундаас нь онцлоход байна штэ. Аватарын ертөнц рүү аяллаа гэд боддоо галзуу биз. Энэ галзуу киноны хөвдөг уулсын санааг өгсөн газар гээл бод. Тэнгэр багандсан уулсын дунд үүлэн дээр алхах тэр мэдрэмжийг мэдрэх боломжтой гэж. Аяллаа хугацаа 8 өдөр 7 шөнө, аяллаа үнэ нь 2,990,000 төгрөг юм байна. Төлбөрт багтсан зүйлс нь гэвэл 2 талын шууд нисэлгийн тээз, 4 одтой зочид буудал, хөтөлбөрт заагдсан хоол, унаа, үзүүрийн үн, за дахиад аяллаа хөдөж гадаад зорчигчийн даатгал. 4 сарын 10-наас эхлээд баасан гариг бүр аялалтаа байна шүү. Дээр нь нэмээд нэг галзуу юм хэлчихв. Та нар маань галзуу кино гэсэн промокодыг ашиглаад Жанжаажи аватарын аялалдаан 100,000 төгрөгийн хөнгөлөлт урамшууллыг эдлээрэй. Та зөвхөн ачаагаа бэлд, бусдыг нь аяллаа мэрэгшсэн зөвлөх Хаан Travel-д даатгахад л болоо. За, тайлбараа үргэлжлүүлцгээе.
Айд сандарсан зорчигчид онгоцны үйлчлэгчдийг дуудаад хашгиралдаж эхэлснээс гадна бүгдээрээ зэрэг дуудлага хийх гэж оролдож байсан учраас интернетийн сүлжээ нунаад хинч холбоо барьж чадахгүй байлаа. Үүнтэй зэрэгцээд нөгөө Жинсогийн гэрийн ойр хавийн хүмүүсийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлж байна. Энэ үед Жинсогийн ажилдаг байсан эмийн компани цагдаа нартай хамтарч ажиллахгүй байгааг мэдсэн Инхо тэндээс мэдээлэл олж авахар яаран хөдөрлөө. Тэгсэн хамгийн ихэнд халдвар авсан онгоцны үйлчлэгчээс эхлээд зорчигчид нэгээрээ амьсгал хурааж эхэллээ. Тэгээд онгоцны үйлчлэгчид шинж тэмдэг багтаа зорчигчдыг нэг тийш нь, ханиалгаж байгаа зорчигчдыг нөгөө тийш нь ялгаж эхэлдэг. Тэгсэн сүмийн гар дээр харшил гарсан байсныг харсан зорчигчид уурлаад хил ам хийсээр байгаад сүмийн ажихуг хоёрыг халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн байгаа хойд хэсэг рүү явуулчихна. Тэр хоёрыг хойно ирэхэд тэнд хүмүүс ханиалгаж цусаар бөөлжиж эхэлжээ. Үйлчлэгч нарт тэдэнд туслах гэж байдгаараа хичээж байсан ч ямар ч нэмэр байсангүй. Санаан зовсон Жэхүүг үйлчлэгчдэр очиж онгоцны ослын маскыг ашиглахыг зөвлөлөө. Тэгээд өөрөө халуун буулгах тариагаар хүмүүсийг тарьж үйлчлэгч нарт тусалж эхэлдэг. Инхог эмийн үйлдвэрд ирэхэд хамгаалтын албаных нь тэднийг оруулахгүй замыг нь хаана. Уралсан инхоч тэдэн лүү дайрч орсон ч дотогшоо нэвтэрч чадсангүй. Энэ үед Америк нэгдсэн улсын засгийн газраас ямар нь мэдэгдэхгүй вирустай онгоцыг хаваад буух зөвшөөрөл өгөхгүй гэж мэдэгдсэн учраас аргагүй байдалд орсон Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхэн тэднийг Солонгос руу буцаж нисэхийг тушаалаа. Ингээд хоёрдугаар нисгэгч Хёнсу онгоцоо эргүүлээд Инчон руу ниснэ. Хаваад ойрхон ирсэн ч газардалгүй буцаж нисэх болсондоо онгоцны зорчигчид бүгдээрээ сэтгэлээр унцгаана. Тэд олон цаг тэсч чадна гэдэгтээ итгэлгүй байлаа. Энэ үед Инхогийн эхнэр тэрнлүү холбогдно. Би зүгээрээ энд боо юм болж байна. Би хайгаад зүгээрээ би даргыг олно. Байна уу? Ингээд Инчонд тэднийг хүлээж авахар бэлдэж эхэлсэн бол онгоцсон дотор зорчигчид нэгээрээ амьсгал хураасаар байна. Энэ үед Жинсогийн ажилдаг байсан эмийн үйлдвэрийн нэг ажилтан нууцаар Инхо мөрдөгчтэй холбогдлоо. Би таныг зурагтаар харсан. Таныг эмийн үйлдвэрийн гадаа хүмүүстэй муудалцаж байгааг хараад залгаж байгаа юм. Манай үйлдвэрийн хэн нэгэн Жинсогтой хувилцсан байх гэж би бодож байна. Тэр хүн Жинсогийн тухай мэдээг сонссон даруйда зүгтж байгаа юм шиг л хар хурдаараа гэрлүүгөө явчихсан. Ингээд тэд нөгөө хүний гэрлөө очсонд нөгөө нөхөр нь зүгтаана. Тэгээд Инхо замд явж байсан машинд сууж тэрнийг хөөлөө. Гэвч хойноос нь ухаангүй хөөж яваад машинд мөргүүлээд онхолдчихноо. Аз болоход нөгөө залуу осолд орсон Инхо мөрдөгчд туслахаар эргээд ирдэг. Тэгсэн Жинсог тэр залууг хуурч талдаа ажилуулсан байж. Хэдэн жилийн өмнө бид ойрогт орондоос мутацид орсон вирус хүлээж авсан. Эсон-1 гэдэг вирус. Тэр вирусыг хариуцсан хүн нь Жинсог байсан. Тэр вирус дээр ажиллаж байсан 3 эрдэмтэн вирусын халдвар аваад 2 нь үхсэн. Амьд үлдсэн хүн Жинсогийг энэ бүхэнд буруутай гэж үзсэн ч тэр хэрэгэ хүлээхгүйсэн. Гэхдээ компани тэр вирусыг нууцаар авчирсан болохоор энэ талаар мэдээлэл задлаагүй. Тэгээд Жинсогийг халаад энэ хэргийг нууцаар хаасан. Гэтэл тэр новш надаас тусламж хүсэж вирусын дээжийг гуйсан. Нэрээ цэвэрлж ажилдаа эргэж орох гэж байгаа гэж надад хэлсэн. Би тэрэнд хуурцчихсан. За ингээд Инхо Жинсогийн гэрд байсан цогцсноос авсан дээжийн шинжилгээний хариуг авахар яаран хөдлөлөө. Энэ үед хоёрдугаар нисгэгч болоод онгоцны ахлах үйлчлэгч нарын гар дээр цэврүүтэй зүйл туурж эхэлжээ. Тэгсэн Жэхүүг ахлах үйлчлэгчид халуун буулгах тариа тарьж өглөө. Тэгээд Жэхүүг яагаад онгоцны нисгэгчээр ажиллахаа болсон тухайгаа болоод өндөрт нисгээс Трамптай болсон тухайгаа ярьж өгнө. Тэр нэг удаа хөдөлгөөрт нь гал гарсны улмаас ослын буулт хийхээр болсон ч төвөөс тэрэнд ослын буулт хийх зөвшөөрөл олгоогүй байна. Тэгсэн ч Жэхүүг зорчигчтой аврахын тулд зөрүүдэлж зөвшөөрөлгүйгээр ослын буулт хийжээ. За ингээд тэр амжилттай ослын буулт хийж чадсан ч эдсийн мөчөд онгоцны сүүл тасарч хоёр үйлчлэгч амиа алдсны нэг нь хоёрдугаар нисгэгч Хёнсугийн эхнэр байж. Тиймээс л тэр Жэхүүгт дургу болсон байж. Тэр цагаас хойш Жэхүүг сэтгэлээр унаад онгоцоор нисгээс Трамптай болсон нь тэр байжээ. Энэ үеэр хоёрдугаар нисгэгч Хёнсу тэдэнд л холбогдоод Жэхүүгийг онгоц жолоодоход бэлдэж эхлэхийг тушаалаа. Учир нь Хёнсугийн бие муудаж цусаар ханиалгаж эхэлж. За тэгсэн мөрдөгч Инхо Жинсогоос болж вирусын халдвар аваад амьд үлдсэн судлаач тэр ирчихсэн мэдүүлэг авч байлаа. Тэгээд саажилттай болсон судлаач тэр вирусыг ямар вирус болохыг хэлж, ерөндөг нь Бриком эмийн компани дотор байгаа гэдгийг хэллээ. Тиймээс үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Бриком руу яаралтай дайралт хийхээр бэлддэг. За ингээд сайдаар ахлуулсан багийнхан эмийн үйлдвэрийн гадаа очиход Инхо тэргүүтээ цагдаа нар тийшээ дайрч орох гэж чадахгүй зогсож байдаг. Тэгээд тэд үйлдвэрийн эзэнтэй зөвшөлдсөж вирусын ерөндөгийг авахар болно.
Энэ мэдээг авсан зорчигчдод баярлж урам зоригтой болцгоно. Тэгсэн үндсэн нисгэгч болсон Хёнсугийн бие муудаж цустай ханаж эхэллээ. Бид хөөрхтөө нэмэлт түлш авч хөөрсөн ч одоо буцаад сөвөлд хүрэхэд арай хүрэхгүй байгаа. Тиймээс бид Наритад газардах хэрэгтэй болж магадгүй. Тэгсэн чи бид хоёр хоёулаа онгоц хөөргөж буулгаж чадхааргүй байдалтай байна. Дахиад хүчээ шавхах хэрэг гарах нэ. Тэднийг ингээд Наритараа хөдөлсөнд нислэгийн удирдлагын төвөөс яаралтай Японы талтай зөвшөлдөж эхэллээ. Тэгсэн Наритагийн онгоцны буудал тэднийг хүлээж авахаас татгалзнаа. Гэсэн хэдий ч Хёнсугийн бие муу байсан учраас тэд зөвшөөрөлгүй байсан ч хамаагүй Наритад газардахаар шийддэг. Гэвч тэдний газардуулахгүй тулд Японы байлдааны онгоцууд нисч ирээд тэднийг яаралтай буцахыг шаардаж эхэлнэ. Хэдийгээр тэд аргагүй байдалд орсон ч Хёнсу бүх хүчээ шавхаад урагшилсаар байлаа. Тэгэхээр тэднийг зогсоохын тулд байлдааны онгоц анхааруулгын буудлага хийлээ. Гэсэн ч тэд зогсохгүй урагшилсаар. За тэгэд мань хоёр бүх хүчээ шавхаад ослын буулт хийхээр бэлдсэн ч тэдний буух хэсгийг байлдааны онгоц хаасан учраас мөргөлтхийн даваан дээр Хёнсу онгоцоо буцаагаад хөөргөнө. Ингээд тэд үлдсэн түлшээ шавхаад Энчонд хүрэхээс өөр аргагүй боллоо. Энэ үеэр Японы талаас вирус мутацид амархан ордог учраас солонгосчуудын гаргаж авсан ерөндөг үйлчлэхгүй байж магадгүй гэж мэдэгдсэн учраас зорчигчид дахиад сэтгэлээр унцгаана. Удалгүй үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс онгоцыг Энчонд газардуулах нь эрсдэлгүй эсэхэд эргэлзэж байгаагаа шуурхай багт мэдэгддэг. Тэгээд та нар яг яах гээд байгаа? Онгоцыг агаарт нь буудах гээд байгаа юм уу? Эсвэл түлшин дуусаад сүнэг гээд байгаа юм уу? Ерөнхийлөгч одоогоор эцсийн шийд гаргаагүй байна. Баг зэрэг хүлээцгээе. Онгоцыг жолоодож байсан Жэхүг сөвөлдөө холбогдох гэж оролдсон ч цаадуул нь хариу өгдөггүй. Энэ үеэр Инхогийн охин аав руугаа ярьж ээждээ санаа зовж байгаагаа хэлсэнд аргагүй байдалд орсон Инхо шууд явуулын лаборатори руу яваад очино. Мөрдөгчөө, ийш оруулалтаа халдвар авна штэ. Тэр чинь л надад хэрэгтэй байна. Би ороод халдвар авсны дараа тэр ерөндөгийг өөртөө тарина. Тэгээд чи сайдыг дуудаарай. Тэгээд би хамь гарвал онгоцыг газардуулъя. Гэхдээ тэр хамд үлдсэн хүн саажаад ямар болсон байгааг та харсан биз дээ. Ингэж болохгүй. Бидэнд өөр арга байхгүй. Би харсаар угаад ихнэрээ өхүүлж охиноо өнчрүүлж чадахгүй. Ойлгов. Тэгээд Инхо додогшоо ороод ихэнд таарсан эмчэд бууга тулглаа. Энэ үед тэрнийг лаборатори руу орсон гэсэн мэдээг шуурхай багийг удирдах байсан сайд эмэгтэй хүлээж авлаа. Жэхүг онгоцыг жолоодсоор Энчоны онгоцны буудалд дөхөж ирсэнд байлдааны онгоцууд тэднийг тосч аваад цаашид яхаа шийдэх хүртэл тушаалаа хүлээж дагаж нисцгээв. Үүнтэй зэрэгцээд халдварт вирус бүхий онгоцыг онгоцны буудалд буулгахыг зөвшөөрөх хэсэг талаар иргэдийн санал асуулга эд өрнж байна. Учир нь тэр вирус хот даяар тархах үе гэхээс олон хүн айцгааж байлаа. Сайдыг лабораторид ирэхэд халдвар авсан Инхогийн бие муудаж таталд өгөх гэж байлаа. Тиймээс эмчнэр тэрэнд эмийн үйлдвэрээс ирсэн ерөндөгийг тарьдаг. Энэ үед онгоцны буудлын гадаа аюултай онгоцыг газардуулахыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал айл хэдэн эхэлжээ. Энийг мэдсэн зорчигчид сэтгэлээр унсан ч тэд юу ч хийж чадхааргүй байдаг. Ингээд тэдэнд газардах зөвшөөрөл өгөөгүй учраас тэд Энчоны дээгүүр эргэлдэж эхэллээ. Жэхүг, бидхи өөрийгөө үзсэн ядаарай. Эхнэр минь амиа алдсанд чи буруугүй. Би уг нь энийг мэдж байсан ч чамайг үзэн ядахаа болж чадаагүй. Хүнд хэцүү үед хүмүүс бид сул дорой аимхай болчтой. Онгоцны буудалд тэднийг газардуулахыг эсэргүүцсэн болоод дэмжсэн хоёр жагсаал нэгэн зэрэг болж байлаа. Юу н газардахгүй байвал яасан? Нөхөр охин хоёртоо би халдвар тараачихвал яах юм бэ? Тэгснээс үгсэн минь дээр эмчээ бид газардуул үнэхээр амьд гарч чадах уу? Тэгсэн сүмийн охин уйлсанд үйлчлэгч тэрнийг аав дээр нь авчирч өглөө. Хөөе, миний охин яагаад уйлсан? Бид хэвэл. Аваа, би найзуудтай өвчин халдаамааргүй байна. Онгоцон тогоо хүмүүс харин газардахгүй гэцгээдэнэ. Хэтэрхий аюултай учраас хайртай хүмүүсээ аюулд оруулахгүй тулд газардахгүй гэдэг байна. Тэнд байсан бүх хүн халдвар авсны дотор аав охин хоёр ч бас халдвар авчээ. Тиймээс Жэхүг төв рүү холбоо бариллаа. Төвөө. Сонсож гин үү? Бид газардахгүй байхаар шийдлээ. Юу гэсэн үг вэ? Энэ маш аимшигтай вирус. Ард иргэд энээс айж байгааг бид ойлгож байна. Бид тэдэнд гомдохгүй. Зүгээр л бид хэний ч хүсгээргүй нөхцөл байдалд орчлоо. Бид зүгээр л айж сандарсан жирийн л хүмүүс. Гэхдээ бид бүгдээрээ хүн шүү дээ. Бидний хийж чадах зүйл байгаа. Тиймээс бид бүх хүмүүсийн төлөө шийдвэр гаргаж байна. Тэр шийдвэр бол бид энэ хямралд бууж өгөхгүй гэж хүн хүнээрээ үлдэх шийдвэр. Тиймээс бид газардахгүй. Сүүлийн удаа хайртай хүмүүстэй минь дэвшүүлье. Ингээд холбоогоо тасаллаа.
Чехүүхийн энэ үгийг газарт байсан бүх хүн сонсож гүн бодолд автлаа. Тэгсэн хүмүүс онгоцыг газардуулахгүй гэсэн санал асуулгад ч оролцоо болжээ. Тэгэд бүгд энэ чанаас холдож байгаа онгоцыг харсаар хоцордог. Энэ үед зорчигчид хайртай дотны хүмүүс рүүгээ холбогдож сүүлчийн үгээ хэлцгээж эхэлнэ. Минжуна, ээжигээ сонсч байна уу? Ээж нь хайртай шүү. Эмээ, би айгаад байна. Таныхаа хоолыг санаж байна. Гэр бүлээрээ гоё аялна гэж бодсон юмс. Би нэрийн хуудасны төрөвчний хард мөнгө нуужчихсан байгаа шүү. Тэрийг аваарай. Аваа. Эмээ сайн ууж угаарай. Та нартай маш их хайртай шүү. Минжуна, сонсч байна уу? Минжуна. За ингээд онгоц нисгэхэд хүмүүс араас нь харсаар хоцорлоо. Тэгсэн гинт лабораторид ухаангүй хэвтэж байсан Инхогийн зүрхний цохилт сэргэлээ. Тэгээд удалгүй даралтанд тогтворжиж ухаан орно. Тэднийг эргэж хэл. Хурдан газарт гэж хэл. Ингээд цаад яралтай холбоо барьж ерөндөг үр дүнтэй байгааг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгддэг. Тэгээд тэд Жэхүүк рүү холбоо барих гэсэн ч тэд удсаахгүй байлаа. Тэгээд гадаа байгаа зорчигчдын ар гэрийнхэнд яралтай гэрийнхэн лүгээ холбоо барьж ерөндөг үр дүнгээ өгсөн гэдгийг хэлхийг санууллаа. Ингээд тэд холбоо барьж яралтай буцаж ирэхийг хүссэнд баярлсан зорчигчид хашгиралдаж эхэлнэ. Үйлчлэгч Жэхүүкт энэ талаар хэлснээр тэд буцаад энэ чон руу иргэнэ. Зорчигчид дор бүрнээл бэлтгэлээ базааж газардахтай бэлдэж эхэлсэн бол Жэхүүк айдсад авч онгоцыг амжилттай газардуулахаар сэтгэл шулуудлаа. Гэвч салхины чих тогтворгүй байсан учраас Жэхүүк төвийн санал болгосон талбайд биш өөр талбайд газардахаар шийднэ. Тэгээд хоёрдугаар нисгэгч Хянсуг дуудсан ч тэрэнд онгоц жолоодох тэнхэл байсангүй. Хянсу, болсон явдалд намайг уучлаарай. Би ч бас тэр явдлын талаар үргэлж боддог. Тэр үед зөв шийдвэр гаргасан эсэхтэй үргэлж эргэлздэг. Би ч бас чам шиг сонголт хийх байсан. Бити санаа зов. За ингээд зориг орсон Жэхүүк өөрийн сонгосон талбайд газардахаар уруудаж эхэллээ. Төлшин дуусаж цахилгаан нь тасалдаж эхэлсэн учраас хөдөлгүүр нь үе үе доголдно. Хэрвээ тойромцон дутуу ажиллавал тэд замаа хэтэрч уртхаа мөргөх байлаа. Тиймээс Жэхүүк ирчээ сулруулахын тулд дороо эргэлдэж эхэлдэг. Тэгээд сүүлийн торгог хийж гэрлээ унтраагаад дугуйгаа буулгаж газардахтаа бэлтлээ. Салхи өөрчлөгдөхийг мэдэрсэн Жэхүүк газардахын өмнө дахин нэг хөөрч агаарт эргээд сүүлийн шумбалтаа хийхдээ үлдсэн бүх түлшээ шавхаж хөдөлгүүрээ асааж чадлаа. Тэгээд баг зэрэг хажуултсан байдалтайгаар газардахтаа зэрэгцээд тоормзоо тултал нь татаж эхэлнэ. Жэнсог ээжигээ нас барсны дараа сэтгэл зүйн гүн хямралд орж халдлагаа төлөвлөж эхэлжээ гэж дүгнсэн байна. Ким сайд та энэ дээр өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юу? Тэр хүн яг яагаад 150 гаруй хүнийг алах гэж шийдсэнийг мэдэхгүй ч зарим хүмүүс ийм аимшигтай зүйл хийхээс буцахгүй байдаг гэдгийг би эндээс мэдэж авсан. Гэсэн ч бид тэдний энэ үйлдэлд автаж хүн чанараа гээж болохгүй. Энэхүү мөрдөгчийг баатарлаг гавья байгуулсан гэж үзэж байна. Гэхдээ тэр маш их тунгаар вирус тариулсан учраас хэвийн хүн шиг амьдрах боломжгүй болсон гэсэн байна. Бас та тэр хүн дээр хийсэн зөвшөөрлгүй туршилтад үндэслээд онгоцыг дур мэдэж газардуулсан байна. Энэ хэтэрхий эрсдэлтэй хэрэг биш үү? Тийм болохоор би огцрох хөргөдлөө өгч гисэн шүү дээ. За тэгээд дүрс солигдоход халдлагаас амьд үлдсэн хүмүүс хамтдаа цуглаад бие биетэйгээ мэд мэдэж байгаа харагдана. Жэхүүкийг ирэхэд мөрдөгч Инхо тэрэгэн цэр дээр суучихсан байж байлаа. Тэрний биеинд тусал залгаж хүчил төрөгчийн аппарат холбожээ. Инхо Жэхүүкт ямар нэгэн хэлэх гэсэн ч юу хэлэх гээд байгааг нь тэр ойлгосонгүй. Ингээд хөлгөн амжилттай газардсанд баярлж байгаа зорчигчдыг харуулснаар кино маань конец фильм. За энд хүрээд энэ галзуу солиотой киноны тайлбар маань дууслаа. Яа. Бас л зүрхний зохиолд энэ төр түргсгсэн солиотой кино байлаа гэж мөн бурууд нь бодогдлоо.
Тэр сайхан хүмүүсийг бүгдийг ингээд алгаал бүгдэнтэй цуг үхнэ гэж байж байгаа зэвүүн гар юм а те. Тэд одоо иймэрхүү нөхдөөдөө шоронд хоригдох байсан юм да. Даанч тэгээд одоо үхчихдэг нь одоо тэгээд зохиол юм да киноны. За тэгээд ямар ч тач одоо бүгдээрээ үхчлэхгүй эсэн минь сайхан газар даад те ингээд дууссан бас яамаа гэж. Мөнбөргийнх нь сонгоод ярьж өгсөн энэ галзуу солиотой кино та нарт маань таалагдсан гэж найдаа. Хэрвээ та нарт маань таалагдсан бол энэ галзуу киног та нарт ярьж өгөх боломжийг олгосон Хаан Travel-д баярлалаа гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд мөн энэ галзуу киног ойлгомжтой. Та зөвхөн ачаагаан бэлд бусдыг нь бидэнд даадаг аяллаа мэрэгшсэн зөвлөх Хаан Travel-тэй хамтран хүргэлээ. Аяллаа бүх үйлчилгээг нэг дороос 20 жилийн туршлагаар баталгаажсан Монголдо тэргүүлэх аяллаа компани болох Хаан Travel нь Аз, Европ, Хойд болон Өмнөд Америк твүүд рүү хөтөлбөртэй болон захиалгад аяллуудыг тогтмол зохион байгуулж байгаа юм байна шүү. Анэрэ галзуу кино гэсэн промо кодыг ашиглаад Жанжаажи аватарын аялалдаан 100,000 төгрөгийн хөнгөлөлт урамшууллыг эдлээрэй. Галзуу гэж description хэсгээс холбоо барих мэдээлэл веб хуудас IG гэд дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Та нар маань тэгээд саба дараагүй бол саба адаарсан бол лайк гэдэг дарахтал болоо явчих байгаа юм. За бас галзуу кино сувгийг мэдэхгүй хин нэгэндээ шеэрлж болох юм шүү гэж. За хэдүүлээ тэгээд дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.